За сайн байцгаана уу та бүхэнд нэг өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр цөмөрөө шөнийн 15-ны мэдээллийг хүлээж авах гэж байна. 2026 оны 5 сарын 2-нд манай Монголын цагаан шоу манайхаа 11 хим 21 минут дээр Сармайн хилэнцгийн ордод яг нартайгаа эсрэгцэлтэйгээр бидэнд тэр энерги өгөх гэж байгаа. Оргил цагта хүрнэ гэсэн үг манай шөнийн 15-ны. Тэгээ манай Монголын цагаан шоу гэдгийг дахин хэлмээр байна. Яагаад тэгэхээр хүмүүс ингээд 5 сарын 1 гэж яриад байгаа байхгүй. Гэтэл чи манай монголчин бас бид нар чинь ингээд нөгөө цагаа нааш цаашаа тэг ингэж хөдлөгжиж яг энэ энерги чинь яг хідэнд хаана байгааг хардаг байхгүй. Би танад харуулъя. Яга байн хэлээд байгаа гэдэг. За одоо энийг харцгаая цөмөрөө. Энэ хараа 26 гэж байгаад 26 оны 5 сарын 2-нд шөнийн 1 цаг 24 минут 2 секундэд за одоо ингээ энийг хараарай. Энэ яаж яах вэ гэхээр энэ хараа Нармайн 11:21 гэж байгаад за яг эсрэг талд нь Сармайн 11:21 гэж байгаад за энэ чинь бүтэн сарыг илэрхийлж байгаа энэ хэн баггүй юу? Яг энэ минутын дээр гэсэн үг 1 цаг 24 минут 02 секундын дээр энэ ингэж хэмжин ижил хэмжээнд дээр очиж байж энэ чинь шөнийн 15 муу юм уу шөнийн 1 муу юм уу гэдг нь ингэж тодорхойлогдож бид нэг тооцоолдог гэсэн үг. За тэгээд энэ ингээд зураг байгаа. За энэ чинь ингээд тэнгэрийн зураг тийм үү? Энэ чинь ингээд тухайн өдрийн 5 сарын 2-ны маань тэнгэрийн зураг. За тэгвэл энэ тэнгэрийн зураг маань биднэрт ингээд хүн болгонд байдаг. Таны миний төрсөн тэр өдөр ингээд бүх гаригууд маань ингээд тэнгэрээр ямар байралтай байгаа яг тэр байрлалаараа гарч ирээд байж байгаа. За тэгээд бид нар хүн болгон ийм тэнгэрийн зурагтай юм чин яах вэ гэхээр бидний хүн болгоны тэнгэрийн зураг дээр хилэнцгийн орд байдаг гэсэн үг тийм үү? За одоо маш сонирхолтой дараагийн мэдээлэл хүргэе. За одоо энэ зургийн дээр болохоор би 25 оны 11 сарын 20-ны гаргаад ирсэн. Яагаад вэ гэхээр цөмөрөө нэг юм мэдчих хэрэгтэй. 11 сарын 20-ны өдөр за энд харж байгаачлан бол энэ хараа Нармайн Сармайны бас адилхан хэмд байгаагааз бас хилэнцгийн ордод байгааز юу гэсэн үг гэхээр энэ чинь шинийн нэгэн хилэнцгийн ордод байсан гэсэн. За энийг хараад цөмөр ингэж болгоно. Тэгвэл бид нар 2025 оны 11 сарын 20-наас эхлээд өөрсдөө юу боловсруулсан, юу төлөвлөсөн, юуны төлөө зорж амьдэрсэн, бидний тухайн үед бодож исэн, хүсэж исэн тэр зөвлөд, зорилгууд биелсэн байна уу? Энэ 5-6 сарын цикл явагдахад бид нар өнөөдөр юу хүссэн юм бэ гэдгийг өөрөөсөө асуунаа. Сонирхолтойгаас та нар маань тэгш өөрсдөөс асуугаад үзээрэй. Тэгээд 25 оны 11 сарын сүүлээр яг яаж исэн бол, ийж исэн бол өнөөдөр тэгээд хэр зэрэг дэвшилт хүрсэн байна, дээшилсэн байна уу, доошилсан байна уу, тухайн юу бодож исэн ингээд өөрсөндөө ингээд дүн шинжилгээ хийгээд яваад үзээрэй гэж бас хүсэж байна. Тэгээд би танарт ингээд түүнийг харуулах гад энд ингээд зургийг гаргаад ирсэн баггүй юу? За цаашлаа цөмөрөө. За одоо энэ Сармайнтай хилэнцгийн энергид хилэнцгийн ордод байгаа гэж хэлж байгаа штэ. За тэгвэл цөмөрөө нь хилэнцгийн ордыг чинь Плуто гариг иршээдэг байхгүй юу? Плуто гариг маань. Өмнө нь ингээд миний бичлэгүүдийг үзчихсэн бол та нар маань мэдчихэж байгаа тийм ээ. Плуто гариг маань өөрөө тэнгэрийн зургийн 8 дугаар гэрийг иршээж гэдэг. Тэгээ ямар энерги өгдөг гэхээр юмигтэй байгаа юмыг тэр чигээр нуруугаар нь байхгүй болгоо дотроос нь дараа нь өөр зүйлийг гаргаж ирдэг. Яг л галт чуу ингээд галдаа шатаа дахиж амилж байгаа мэт тэр энерги өгдөг байхгүй юу? Тэр цөмөрөө маш ухаалаг бодолтой энэ хэдэн өдрүүдийг амьдрах хэрэгтэй, шаардлагатай дахиад. За Сармайн өөрөө яаж юм бэ гэхээр Сармайн айгүй хөөрхөөрөө энэ дэлхийн ордыг иршээдэг байхгүй юу? Бидний сэтгэл, бидний ар гэр, бидний аав ээж, ээжээгээ гэдэг эмэгтэй хүнтэй холбогдор тэр энерги бидний тэр гэр оронтой өндөс уудам угсаа заавшаа дээрээс нь бидний их орон газар нутаг бүр орон гэрний маань үнс булан бүртэй ингэж холбогдож байгаа энэ энерги. За тэгсэн чинь яасан гэхээр энэ сарны маань энерги Плуто гаригийнхаа энергид ингээд хамттай байхаар юм бас нэг тухтай энерги биш байхгүй юу? Жохон ингээд тухгүй гэдэг. Яагаад тэгэхээр ингээд сэтгэл мэдрэмжийг ингээд илэрхийлэх гэсэн чинь ингээд түүнийг нуух шаардлагатай юм шиг тийм өөрөө өөртөө эсрэгцэл тулж байгаа юм шиг тийм зөрчилдөө үүсэж болзошгүй тийм энергитэй ингээд нэг тийм гоё юу гэмдэ ингээд урсгалаараа уурчдаг энергитэй байхгүй гэсэн үг. Та нар маань хэр зэрэг энийг мэдэрч ийн бас ингээд бичээрээ яаж мэдрэгдэж ийн тийм үү? Сэтгэл дотор байгаа үгээ яг ингээд хэлчих гээд байна уу? Хэлчихээр бас ингээд юм өөрчлөчих гээд байна уу гэд. Яг тэр энэ чинь бид нар сэтгэл дотор байгаа юм ингээд хэрэв буруу илэрхийлчих юм бол энэ Плуто гараг чинь буруу дэш нэргүүлээд бүр тэр чигээр нэмээ байхгүй болгочих бас боломжтой айхтараад. За тэгвэл айгүй зөв илэрхийлдэг тийм үү? Тэгэх юм бол энэ чинь айгүй гоё зөв илэрхийлээд сэтгэлээд гаргаад ирчих бүрэн боломжтой бас. Тэгэхээр цөмөрөө энэ нэргийг айгүй зөв өөрсөндөө амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй.
За одоо би ингээ гал болон усгээ гаргаад ирлээ. Яагаад ингээ гал ус болчих вэ? Уул нь болж ингээ сарчин тийм үү ус махбодтой, Плуто ч бас ус махбодтой гэсэн чинь их сонирхолтой. Плуто гаригийн чинь байж та биш Плуто гариг байж та биш. Одоо энэ хилэнцгийн ордыг чинь байж та яадгүй гэхээр одоо энэ хилэнцгийн ордыг маань Плуто болон ангар гариг маань хоёулаа иргэшээдэг байхгүй юу? Тэгээ ангар гариг маань иргэшээдэг гэдэг чинь юу гэсэн үг вэ? Гал мохот бас иргэшээдэг гэсэн үг. Тэгэхээр цөмөрө гал ус мах бодоод зэрэг байгаа учраас цөмөрө бити бас хит галжиг дүрлзээрээ бити бас ус шиг хит одоо их хэтрүүлэрээ гал усны аюулаас ч гэсэн бас болгоомжтой байхад илүүдгүй гэсэн үг. За зөвлөмжийг бас цөмөрө бас мэдээд авахд илүүдгүй. Яагаад вэ гэхээр одоо Плуто гариг маань бидрэгтэй одоо юмыг ингээд заавал шинжилж хийгээч. Бити ингээд өөрийнхөө тэгээ юу ч шинжилээгүй ямар стратеггүй байж бити урагшлаарай. Заавал бодороо хянаарай гэдэг байхгүй юу? Одоо стратегийн дагуу байгаарай гэж хэлээд байгаа. Тэгэхээр цөмөр яах вэ гэхээр яг энэний дагуу замаасаа хазаахгүй байхыг бодох хэрэгтэй. За хоёрдугаарт ус махбодтой хүмүүс айгүй бодолтой, өөртөө сэтгэл санаа, сэтгэл хөдлөлийг бас айгүй хянаж тэгээ бас бодолтой байвал зүгээр. Тэгээ ус махбодтой хүмүүс ямар хүмүүс байх вэ гэхээр жишээд яг миний өмнөх бичлэгийг үзсэн байгаа бол түүн дээр би нэг жишээ авсан да маш их ус махбодтой хүн байна. Ямар олон аргууд ус мах одоо хилэнцгийн орд байна гэж яриадсан шүү дээ. Санаж байгаа бол тэгэх юм бол одоо яг тэр жишээн дээр байгаа тухайн тэр хүн маань одоо энэ шиний 15-нд бас сэтгэл хөдлөлөө аюу сайн байх хэрэгтэй гэсэн үг. За хоёрдугаарт өөрийнхөө чадамж болон өөрийнхөө мэдлэгт тулгуурлах хэрэгтэй. Яагаад гэвэл уул нь одоо ингээд хилэнцгийн орд ч өөрөө 8 Тэнгэрийн цэцрүүгийнхаа 8 орон зай хэрэгшээгээ тэгээ хүний юм бидний юм гэдэг нэртэй хамт ингээд хоршиж явж идэг байхгүй юу? Яагаад ингээд өөрийн чадамж өөрийн мэдлэг тулгуурлаарай гэдэг ингээд нэмээд бичсэн хэлсэн байна уу гэхээр саяны миний хэлсэн ангар гарагч ороод ирж байгаа байхгүй. Ангар гарагч өөрөө хилэнцгийн орлогыг хэрэгшээж байгаа болохоор ангар гарагч өөрөө яг одоо маш хүчтэй байгаа цаг хугацаанд тийм ээ. Ангар гарагч өөрийнхөө иргэшээдэг хоньны ордод байгаа. Хоньны ордны гал мухад маш хүчтэй байгаа. Хоньны орчин өөрөө бүх юмны эрхлийг тавьдаг. Тэнгэрийн зургийнхаа нэгдүгээр орон зайд байрлал учраас би гэдэг тэр энерги бас бид нэр давхар авч явах юм бол энэ эрчмийг өөрсдийнхөө амьдралд айгүй зөв уулаад ороод ирнэ гэсэн үг. За дараагийн нэг зөвлөгөө болохоор бид нэр залхаж байгаа яргаа нэгэн зүйл байх юм бол тэрнээс ингэж холдож, ангижирч чадах юм бол жишээ нь одоо хүн байж болно тийм үү. Ямар залхамаар ядаргаатай хүн бэ гэж бодож байгаа хүн байх юм бол тэр хүнтэйгээ битгий уулзаарай хэдэн өдөр. За сошиалартаа ингээд өдөр алга ингээд за нэг тэрийг үзээд байсан чи яг ядаргаатай муухаас нэг даалгав зайсал фейсбુક хитрхийг үзээд энэ болио доо гэж залхаж байгаа бол энэ хэдэн өдөр үзэхээ болох хэрэгтэй. Өөртөндөө амрах, холдох тэр зав цагийг тэр зайг тэр орон зайг өөртөө өгчдөх юм бол эн чин өөрт чинь том засал болно. Засал болно гэж байгаа нь болохоор одоо энэ Плуто гарагч юм ингээд шинжлэх гээд байдаг байхгүй хүчээр шинжлэх гээд байдаг. Тэгэхээр цөмөр өөртөө аяга эвтэйхэн шинжлэх хэрэгтэй. Ялангуяа залхаж байгаа зүйлээ одоо тухайн үед болоод ингээд нэг зай засар авчих штэ тэр чинь ингээд шинжилэлт авчирчих байхгүй юу. Яасан ингээд бид нар чадлаа тийм үү өөрийгөө шинжилж чадчих. Бид нар юмд өөрчлөлт хийж чадчих гэдэг ийм заслыг хийж байгаа гэсэн. За тэгээ шиний 15 болж байгаа юм чинь мэдээж хэрэг цөмөрөө шинэ зүйлийг эхлэхгүй айгуу сонирхолтой яг энэ өгүүлбэр төр гэрэл маань унтарчлаа шүү дээ. Энд чинь шиний 15 чинь шинэ зүйлийг эхлэхгүй тэгээд яргаа нэгэн зүйлийг бас ингээд цэг тавьчихлахгүй шүү. Тэгэхээр харилцаагаа дуусчихлахгүй байхгүй яргаа нэгэн байдлаар. За тэгээд одоо хүмүүс маань ингэж байгаа штэ. За тэгвэл ингээ би ямар юм болоо би яах юм болоо гэдэг. Тэгээд тэрэндээс ингээ соолоо ингээ зөвлөгөө өгөхийг хүсэж байгаа штэ. Дандаа зөвлөгөө өгдөг тийм ээ. Жишээ хүртэл одоо дандаа авч өгдөг. Тэгээд одоо энэ удаа та нартаа бас дахиад зөвлөгөө өгөргөнө. За та нар маань ингээ free astrology calculator гэдэг ингээ орчноо. Одоо ингээ өөрийнхөө хайлтын систем рүү ингээ бичиж одоо энэ дээр харагдаж байгаа. Ингээ зөндөө олон хайлтын систем гараад нүнгүү. За тиймгүүд одоо энэ астросик гэдэг хамгийн амархан хайж болдог энэ дээр ингээ дарчингууд тандыг өөдөөсжөн төрсөн он сар өдөр цаг минут төрсөн нутагаа хийх одоо ийм хөсөлт гараад ирдэг байхгүй юм нүднүүд гараад ирнэ. Тэр нүдрүүд рүү та нар маань ингээд мэдээллүүдээ оруулаад дарчид. За дарчингууд өөдөөс чи ийм зураг гараад ирнэ. За энэ зурган дээр цөмөр юу арах вэ гэхээр өөрийнхөө мандалт орд, нарны орд, сарны орд за тэгээ цаашлаад 3 ба түүнээс дээш гаригууд хаана ямар орд байгааг харах хэрэгтэй. За тэгээ би энэ талаар угаасаа бичлэг ингээд оруулсан байгаа тийм үү та нар мэдгүй бол миний бичлгүүдийг одоо хайгаад үзээрэй. Одоо астрологи ихнээс сурах гэдэг одоо плейлист дотор наар сар мандалд ордоо хэрхэн мэдэх вэ гэдэг тэр зөвлөгөө заавар нь байгаа. Тэгээ та нар
өөртөө тэр бичлэгээ үзээд бас ингээд сонирхоод үзээрэй. Би ямар ч гэсэн мандалт орд нь энд байдаг юм а гэдгийг бас ингээд юу ч гэсэн харуулад тавьчих. Одоо энэ хараа зүүн талд нь байгаа байхгүй энэ хүн болохоор хилэнцгийн ордод байна. Мандалтын орд хилэнцгийн орд байна гэдэг чинь энэ хүн дээр ямар нэгэн байдлаар маш их нөлөөтэй. Тэгээ та нар маань заавал хилэнцгийн ордыг уншаарай, бишээ сонсоорой гэсэн үг. За тэгээд мэдээж хэрэг одоо цагт чинь мэдээлэлд маш их байгаа тийм үү? Facebook-ээр зөндөө байна, Instagram-аар зөндөө байна. Та нар өөртөө хүртэл ChatGPT ашиглаад зөндөө их мэдээлэлүүдийг олох боломжтой учраас олон ерөөсөө энэ муушгүй. Та нар тарин ингээд яах вэ гэдэг гаргалгаагийн зөвлөмжүүдийг нөгөө явуулчихна. За одоо тэгээд цаашлаа. За өөртөөхөө нар сар болон нарны орд, сарны орд, мандалтын орд, 3 болон түүнээс дээш гаргуудаа мэдчлээ гэж бодъё. Тийм үү энэ чинь ингээ ордууд шүү дээ тийм ээ. Хичээлээ үзэж байгаа л энэ ордуудаа хараад хэмж байгаа гэсэн. Тэгээд 3 буюу тэрнээс дээш гэхээр одоо биеийн айгуу гоё миний жишээнээр айгуу гоё таарсан бас нэг хүн байгаа. Хараа энэ хилэнцгийн орд байгаа айз. Одоо энэ сар маань те одоо энэ сар маань ахгүй юу? Одоо энэ явагдаж байгаа. Хилэнцгийн ордод одоо энэ доор нэг 3 гариг байгаад байгаа. Юу гэсэн үг гэхээр энэ хүний одоо энэ 5 сарын 2-нд явагдаж байгаа бүтэн сар нь энэ 3 орд дээр нөлөөлнө. Энэ 3 ордоор нөлөөлнө гэдэг чинь энэ хүнийг хилэнцгийн орд маш идэвхтэй байна гэдгийг хэлж байгаа гэсэн. Тэгэхээр энэ болохоор 3 ба түүнээс дээш гаригууд одоо энэ хилэнцгийн ордод байна гэхээр энэ хүний өөрийнх нь Тэнгэрийн зураг дээр тийм үү одоо төрсөн Тэнгэрийн зураг дээр нь энэ хилэнцгийн ордод гариг байгаа учраас ямар нэгэн байдлаар энэ шөнийн 15-ын хүнд нөлөөлөл гэсэн үг байхгүй юу? Ойлгомжтой байгааз. Тэгвэл энд нэг жишээ харъя л да. Энэ хилэнцгийн орд байна тийм үү? Тэгсэн чинь энэ хүн дээр ганцхан гариг байна. Тэгээ нөлөөлөхгүй биш нөлөөлөх шүү дээ. Яагаад тэгэхээр хилэнцгийн орд дээр энэ хараа Плуто гариг байгаа байхгүй юу? Өөрийнх нь хилэнцгийн ордны эзэн гариг нь байгаад байна. Өшөө дээрээс нь энэ эзэн гаригийн сартайгаа холбоос үүсгэж байгаа учраас зайлшгүй энэ хүнд хилэнцгийн ордны энерги нөлөөлнө л гэсэн үг. Сонирхолтой байгааз. Тэгэхээр та нар маань ингээд холбоод хараарай. За одоо би сая ингээд сартайгаа холбогдчлоо гэж нэг үг хэлж байгааз. Юу гэсэн үг гэхээр нараа сар маань 11, энэ Плуто гариг маань 11 гэж байгааз. Энэ хаана би ярьсан бэ гэхээр хамгийн ихний слайдер байсан 11 хэм 21 градус дээр гэр цөмөрөө өөрийнхөө Тэнгэрийн зураг дээр яг энэ хэм дээр одоо 11 дээр ч юм уу 12 дээр ч юм уу ямар нэгэн гаригууд байна уу гэдгийг бас анзаараарай. Тэгэх юм бол бас нөлөөтэй байх болно. Тэр тухайн тэр ордоо бас нэмж уншвал бас зүгээрээ илүүдэхгүй гэсэн үг. Ойлгомжтой байгаа биз? За ойлгомжтой байгаа гэж найдаж чинь манайхан та нар ч одоо баг намаагүй үзээд баг тассан байхаа тийм ээ. За одоо тэгвэл цөмөрөө цаашлаа. За тэгвэл хоньны орд. Тэр өөрөө чинь нар сар мандал те 3 буюу түүнээс дээш гаргууд хоньны орд байх юм бол яг уу гэхээр Тэнгэрийн зургийн 8 дугаар орон зайд одоо энэ энерги явагдана. 8 дугаар орон зайд. Тэнгэрийн зураг чинь хаана гэхээр одоо энэ дэш 8. Энэ ингээд 7. Энэ ингээд 8. Одоо харж байна уу? Энэ зураас агаад ингээд 8 гэсэн үг. За тэгэхээр 8 гэхээр одоо энэ орон зайд явагдана. За яах вэ гэхээр хоньны ордонд. Гэхдээ байж гараа. Одоо хоньны орд ярихаас өмнө бас энийг хэлэхгүй болохгүй шүү дээ. За ингээл би ганцхан хоньны ордтой гэж хүмүүс ойлгохгүй шүү дээ. За тэгвэл хоньны орд чинь бас одоо тий жишээ нь одоо бодъё л да нарчин ямар орд төр байгаа, сарчин ямар орд төр байгаа, мандалчин ямар орд байгаа. Зөвхөн өөрийн чинь одоо Тэнгэрийн зураг дээр айгүй олон ордууд хамаарч байх боломжтой байхгүй. Тийм гол тэр бүх ордуудаа анзаарч хараарай гэсэн үг. Ганцхан орд төр биш гэсэн үг. Одоо нарны орд чинь тийм үү хоньны орд байлаа гэж бодъё л да. Тэгвэл мандалт чинь ямар орд төр байсан гэсэн үг байхгүй юу? Тэгвэл адилхан мандалттай адилхан сонсон шүү дээ. Мандалт чинь тэгвэл номын орд төр байсан юм бол 12 дахь гэрээгээ сонсно гэсэн үг байхгүй юу? За тэгвэл нарны орд чинь арслан байсан гэж бодъё. За тэгсэн чинь сар чинь өөрөө хилэнцгийн орд төр байвал бишээ сарч угаасаа аль орд төр бай гэж бодох уу? Хилэнцгийн орд төр угаасаа байгаа шүү дээ. За жишээ нь тэгвэл үхрийн орд төр байгаа шүү дээ. Тэгвэл маш их нөлөөтэй. Ягаад гэхээр нөхрийн орд чинь өөрөө нар дээр байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр арслангаач сонсно, одоо үхрийгээ сонсно гэсэн үг. За тэгээ мандалтыгаас нэмээ сонсч чинь тийм үү. Тэгээ 3 буюу түүнээс дэш гариг аль одоо орд төр байгаа. Энэ төр ордыгаа бас дахиж нэмж сонсно. Тэгэхээр нэг хүнд бараг нэгээс илүү ингээд ордуудыг ингээд сонсохоор байгаа. Тэгэхээр бас энийг бас та нар маань бас бодоод үзэрэй гэж бас хүсэж байна. За тэгээд цөмөрөө эхлэе. Айгуу товчхон хэлээ явчихнаа. За хоньны орд дээр хэрвээ байсан бол Тэнгэрийн зургийн 8 дахь орон зайд явагдана. За 8 дахь орон зайд явагдана гэдэг чинь яргаа нэгэн байдлаар хамтын мөнгө, хамтын санхүү,
одоо өөрийн чинь дотор байгаа ярваа нэгэн гүн шархууд одоо тэд нэртэйгээ ажиллах хэрэгтэй гэсэн. Мэдээж зөв ажиллах шаардлагатай болно. Дотор чинь байгаа ямар айдас байна, тэр айдсаагаа зөв даван туулах хэрэгтэй. Ямар санхүүгийн одоо зөв аргалаа хаймаар энэ зөв аргалаа хайх шаардлагатай энэ цаг хугацаа. Тэгээ юу гэсэн үг вэ гэхээр хамгийн энгийнээр Тэнгэрийн зургийн 8 дугаар орон зай чинь юмны цаана байгаа зүйлийг ухаж гаргаж ирдэг энергитэй байхгүй юу. Тэгэхээр та нар маш сайн одоо юмны цаатахыг ухаж гаргаж ирж хайгаад суух энэ цаг хугацаа чинь мөн байна гэсэн үг. За цаашлаа хэрэг өвхөр. За хэрэг өвхрийн орд дээр энэ энерги байх юм бол Тэнгэрийн зургийн 7 дугаар орон зай дээр энэ энерги нөлөөлнө. За тэгэхээр юуг анхаарах вэ? Шууд анхаарах юм а хэлээ. Харилцааг л анхаар. Ерөөсөө л харилцаа. Хинтээ яаж харилцаж ин тэр харилцаан дээр битгийл зөрчилдөөн үүсгээрээ зөрчилдөө үүсгэх юм бол мэдээж хэрэг өгөөжөө үүсэхгүй. Өгөөжөө өгөхгүй гэсэн. Тэр өхрийн ордных маань ерөөсөө л ямар л хүнтэй харилцсан тэр харилцаагаа ухаантай авч явах шаардлагатай. За тэгээд цаашлаа эхрийн орд. Эхрийн ордууд маань Тэнгэрийн зургийн 6 дугаар гэрт байрлаж байгаа энерги нөлөөлнө. Хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйл өөрийнхөө бие махбодыг анхаарай. За ялангуяа бас айгүй азтай амралтын өдөр таарчлаа тийм ээ. Тэгэхээр энэ амралтын өдөр таарсан юм чинь энэ өдөр яах вэ гэхээр зүгээр дэшээ хараад ерөөсөө хэвтэж болохгүй. Тэгэж болохгүй шүү манайхаа эхрийн ордныхаа. Эхрийн ордных маань юуг анхаарах вэ гэхээр одоо ирэх одоо шиний одоо дараагийн нэг 14 5 хоног тийм үү өөрийнхөө ажлын төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Ажлынхаа төлөвлөгөөг бичнэ. За юу хийх ёстой вэ? Яах ёстой вэ? Ягаад гэвэл Тэнгэрийн зургийн 6 дугаар орон зайд ороод ирэхээр та нар маань төлөвлөгөө гаргах өдөр тутмын ажлын одоо тэр цагийн хурааг хийх шаардлагатай энерги байдаг байхгүй. Тэгээ та нарт хэрвээ хийхгүй суугаад байх юм бол цаанаас нь хийгээч гэдэг тэр энерги ороод ирнэ. Одоо хүчээр ирүүлж байгаа өөртөө хийцэн дэр гэсэн. За тэгээ мэдээж хэрэг 6 дугаар гэрчин өөрөө чинь тэжээвэр амьтдууд орж ирнэ шүү дээ энерги нь. Тэгэхээр тэжээвэр амьтдаа анхаарал тавиарай, сайн анхаарал тавиарай гэж зөвлөе. Дэлхийн ордууд маань Тэнгэрийн зургийн 5 дугаар орон зайд энергиуд идэвчнэ. Юг анхаарах вэ? Хүүхдүүдээ анхаарай, үр хүүхдээ анхаарай. За үр хүүхэд байхгүй бол үр хүүхэд гэдэг энерги за мэдээж сайхан талаар нэхлээ ярьчих тийм ээ. Хүүхэд гэдэг энерги за өрөнд удаж болно тийм үү. Гэтэ яг миний зүгээс бол би бол зөвлөхгүй байна. Ягаад гэвэл яг ингээд шиний 15 болж байгаа болохоор яг ингээд хүүхэд дуудах тэр ритуал хийгээд за би ястаа энэ дээр бол зөвлөмөргүй байна. Арай л биш байгаад байна. Арай биш байгаад байна гэхээр нөгөө яг хүн ингээд яг амиа бодох хэрэгтэй байгаад адил чам хоньны ордож ингээд давхар орж ирж байгаа штэ. За тийм гууд чам бас ингээд Уранус гарагч чинь бас ингээ эхрийн орд руу ороод ирнэ тийм үү. Яг өөрийн чинь натаалж хартад ямар байгааг хэлэхэд тэрийг мэдэхгүй болохоор яг шууд энэ дэр зүгээр зөвлөмөргүй байна. Тэгэхээр ямар ч гэсэн хүүхдүүдийг анхаарай. Өөрийнхөө амраг хайртай хүмүүсийг халамжлаа. Амраг хайртай хүмүүстэйгээ муудалж ерөөсө болохгүй. Өөрөө хүүхдүүдэд те муу хандж ерөөсө болохгүй. За тэгээ мэдээж яриг манай дэлхийн орныхан өөрийнхөө ууж байгаа зүйлд анхааралтай ханддаг. Буруу зургийн муучив болгоомжтой хандараа. Ялангуяа одоо болохгүй бүтггүй зүйлийг битээ угаараа гэж зөвлөе. За цаашлаа арслангийн орд. Арслангийн орднууд маань Тэнгэрийн зургийн 4 дугаар орон зайд өрөж энерги идэвхжиж байгаа учраас юг анхаарах вэ гэхээр бие биегээл зур болчих хэрэгтэй. Яг энэ хэдхэн өдөр шиг манайхаа. Өстой энийг л анхаарах хэрэгтэй. Арслангууд чинь ингээд ерөнхийдөө жоохон бие төвтэй байх гэдэг чинь одоо миний одоо намаа харж гинөө яаж ин одоо бие л ингэж гинөө гэх те. Та нар яг энэ хэдэн өдөр яг та нарын ар гэр яг юу болж гин? Ар гэрт чинь аав ээж чинь үр хөвгт чинь юу болж гин? Орон гэрээ яавал зүгээр вэ? Юуг нь ухаж түнхэх яг ухаж түнхэхгүй шүү манайхаа. Яагаад тэр ухах түнхэх юм энерги байгаад байгаа байхгүй. Тэрэн дээр жоохон ингээд ухаж түнхгээд анхаарал тавиул зүгээр юм цаг хугацаа байгаа шүү манайхаа. Арслангийнхан байна. За охины ордууд маань Тэнгэрийн зургийн 3 дугаар орон зайд энерги идэвчж байгаа болохоор юуг анхаарах вэ гэхээр та нар хаана ямар бичиг баримт дутуу үлдээсэн бэ? Одоо дутуу сурсан юм юу вэ? Илүү их зүйл сурчих боломжтой байгаа шүү. Бити ингээд зүгээр өнгөрөөчрээ одоо бичиг баримт дээр илүү их анхааралтай тавих одоо зүйл байсаар атал бити ингээд зүгээр өнгөрөөчрээ хянаараа шалгаараа тэр даалт юм байгаа шүү гаргаад ирээрээ гэдэг зөвлөгөө өгчихэд гаргаж ирэх юм бол та нарт хэрэгтэй ашигтай гэсэн үг. За цаашлаа манай жинлүүрийн ордныхаа Тэнгэрийн зургийн 2 дугаар орон зайд жинлүүрийн ордны энерги төвчин. За мөнгийг анхаарай. Мөнгөн дээр тийм мөнгө санхүү дээр хаана зөвл юм байна, хаана юу гаргаж ирж ухаж түнхэж мөнгөтэй болох боломжтой тэр бүх сэдвүүдийг ухаж түнхий. Мөнгөтэй холбоотой асуудлыг бити хоош тавиараа яг одоо судлаа, сонирхъя, үзье гэдэг зөвлөгөөг өгье.
Тэгээ мэдээж хэрэг өөрийнхөө биеийг анхаарай. Өөрийнхөө эрүүл мэндийг манайхан анхаарай. За хилэнцэн орд чинь өөрөө өөр дээр чи явагдаж байгаа энэ нэрэг шүү дээ. Өөр дээрээ төвлөрөө манайхаа. Хилэнцийнхэн маань өөрийнхөө одоо алжаалыг тайлъя. Би дээрээ одоо стажийнхэн нөгөө нэг яавал стратегтэй байх уу гэдэг одоо зүгээр л амьдралаа өөртөө нухацтай те эргэцүүлж бодъё, өөрийгөө амраая, өөрийнхөө одоо дүн шинжилгээг өөрийнхөө хамтын мөнгөн дээр ёстой нэг анхаарал тавиад бие гэдгээ халамжлах цаг хугацаа чинь байна. А ялангуяа манай хилэнцийнхэн одоо өхрийн ордныхан та бас айгуу тийм эвтэй нартай байгаарай. Одоо өхрийн орд ч өөрөө ч хэсэг талд нь байгаа учраас одоо өхрийн ордны хүмүүсээс хит их юм харамлчих юм бол өөрөө чи энерги алдагдчих واخгүй юу. Тэгээ бас хит их ерөөсөө өгч болохгүй. Балансыг нь барих хэрэгтэй манай хилэнцийнхэн минь. За цаашлаа номын ордныхан Тэнгэрийн цорны 12 дугаар орон зайд явагдаж байгаа учраас өөрийнхөө далд одоо сэтгэл зүйн одоо сэтгэл мэдрэмж чинь юу хэлж гин тэр дал гүнд байгаа сэтгэл зүйн асуудлуудыг нэг бол өөртөө ярьж имжлээ, нэг бол сэтгэл зүйчтэй ярьж имжлээ, нэг бол өөрөө одоо заастаа жинхэнэ манай номынхан байна. Иж шидийн ертөнцөөр явж болж байгаа хугацаа байхгүй юу? Айгуу сонирхолтойгаас яг юм нэг ноцтой юм ярингууд те сонирхолтой юм ярингууд нэг гэрлээ тухайн үед ингээ өөрөө ингээд анивчдаг. Сонирхолтой шүү бас тэгжаад. За тэгээд манай номынхан айгуу гоё тийм лаас агаад залбирал хийх юм уу, засал хийх боломжтой хэрэг та нар хийдэг бол та нарын далд мэдрэмжийн ялангуяа цагаан хар энэ хоёр шидийн нэр айгуу сайн байх болох учраас зөв ашиглах юм бол та нар маань гоё энергиудыг татах боломжтой. Мэдээж ингээ гоё энерги татах гэж хүмүүс одоо шид ашиглана шүү дээ, тийм үү? Тэгээ шид ашиглах цаг хугацаа болохоо та нар буюу номын ордныхан маань энэ цаг хугацаас их гоё таарж ийн. Өөртөө чинь 12 орд чинь ингээ цагаан шидэнгүүдийн далд тухамцрын далд мэдрэмжийн нэрэг гэтэл ингээ хилэнцэн орны нэрэг чинь өөрөө хар талын шид тийм үү? Одоо ингээ шидийн ертөнцийн иршээж идэг те далд гүнд байгаа одоо тэр зүйлүүдийг гаргаж ирж идэг. Одоо хар санаатай зүйлийг дарж чадчихдаг учраас хар шид ингэж яриад байгаа шүү. Тэгээд номын ордныхан маань өөрийнхөө сэтгэл зүй болон одоо энэ гоё шившлэгтэй зүйлсүүдээр бас ингээд анхаарал хандуулбал бас зүгээрээ. За цаашлаа манай мотрын ордныхан маань болохоор ингэх хэрэгтэй. Шууд зөвлөгөө өгмөр нь өөрийн чинь найз нөхөд хамт олон гэдэг одоо нэг орон зай байгаад байгаа штэ. Тэр орон зай дээр чинь нууц явуул араас чинь араас нь тавьж байгаа зүйл юу вэ гэдгийг бас нэг ингэ шалгаад үзчихвэл айгу зүгээр цугах юм болов. Хин өөрөө чинь найз мөн байна биш байна те. Бас танигдах боломжтой цаг хугацаа байгаа учраас найзуудаагаа тандаж болно гэсэн. Ер нь л найзуудаагаа тандаад үзэхэд гэмгүй юм цаг хугацаа. За сайхан үнээр нь яаж арайг бол найзуудаас харин эсрэгээр нь яаж болох вэ гэхээр одоо өөрт чинь хин илүү гүнээсээ өөрт чинь сайн байж чадчихээн. Өөрт чинь хин илүү их өөрийнхөө найз нөхдөд хүрээллийг тэлж өгч чадчихээн. Тэрэн дээрээ бас ингэж ажил бодол өгөөд тэр найзтайгаа илүү дотносож гүнзгийрүүл бас зүгээр. За манай хумхын орныхан маань Тэнгэрийн цорны 10 дугаар орон зайд байрлаж байгаа учраас хумхынхан маань зүгээр суулгүй зүгээр ажиллаа хийцгээл гэж зөвлөе. Ажиллаа хийцгээе. Хагас сайн байна уу, бүтэн сайн байна уу, амралтын өдрүүд ингээд энэ чухал энерги таарж байгаа өдрүүд байгаа шүү дээ. Тэгсэн ч гэсэн ажиллаа төвлөгийг өөрийнхөө статусыг, өөрийнхөө нэр хүндийг өсгөх тал дээр бодъё. Тэгээд өөртөө чинь ингээд те нэр хүндийг бас өсгөх тал дээр бодъё гэхээс гадна өөрөө чинь ингээд нэр хүнд чинь өсгөж яхад бас ингээд арын чинь малтах буюу одоо хилэнцэн орны нэр гарч магадгүй өөрөө чинь унгах гэсэн. Тэгэх юм бол өөрийгөө хамгаалаарай л гэж зөвлөе. За хамгийн сүүлийн манай загсны ордынхан маань яаж нөхөр Тэнгэрийн цогны 9 дугаар орон зайд байрлаж байгаа учраас та нар маань за ингэнэ загсууд маань энэ юугаар чиний 15 нар яавал зүгээр үү гэхээр та нар маань гадаад дотоод явах гэж байгаа бол маш сайн судлаа. За тэгээд хууль зүйн одоо тийм хууль шүүхийн нарийн одоо тийм сэдвтэй ажлууд байх юм бол тэрийгээ бас хөөцөлтий гэмгүй. Микс засалтай холбоотой ажлууд байх юм бол бас ингээд те сураг ажиг чимээ тавих шаардлагатай бол тийм сураг ажиг чимээгээ тавьсаар байвал хэрэгтэй. Сураг чимээ сонсогдох бүрэн боломжтой. За тэгээ гадаадын хүмүүстэй тэгээд бас нөгөө шашин шүтлэг ингээд сонирхдаг штэ. Одоо жишээ нь ингээд буддист байлаа гэхэд одоо лал сонирхдаг ч юм уу. Тэгэх юм бол бас энэ цаг хугацаанд бас ингээд шашин шүтлгээс сольж сонирхож үзэхэд бас илүүдэхгүй юм цаг хугацаа байгаа. За тэгээ та нартай эдгээр зүйлүүдийг сонирхуулъя, мэдээлэл хүргэе гэж залан хүслээ. За тэгээ мэдээж хэрэг одоо би өөрийнхөө өдөр тутмын зурхаад ордог өдөр би нөгөө нэг Instagram хаягаараа
өдөр тутмын зураг явуулдаг байхгүй юу? Өглөө болгон тийм аян явуулдаг өдөр тутмынхаа тэнгэрийн зургийг харж агаад тооцоолж агаад өнөөдөр шиг ямар шүү өдөр байх нь вэ гэд. Тэгээ трийг ингээд өглөө болгон стори иддэг Instagram хаяг дээрээ тэгээ тухайн одоо Instagram хаягийнхаа гишүүддээ бас ингээд тэднийхээ жишээг аваад ингээд өгдөг байхгүй юу? Хэрвээ та нар хүсэх юм бол холбогдоод орж болно. Тэгээ нэгдүгээр жишээ болохоор 1988 оны 4 сарын 22-нд байгаа хүн маань яаж яах вэ гэхээр Тэнгэрийн зургийн 4-р орон зайд энэ хүн байрлалчихсан байгаа даа. За тэгээд ямар зөвлөгөө өгөхийг хүсэж байна гэхээр өөрийнх нь 4-р орон зайд чи орон гэрте холбоотой асуудал байхгүй орон гэрте холбоотой асуудал. Тэгэхээр энэ хүнд өөрийнх нь орон гэрте холбоотой ямар нэгэн шинжилэлт явагдана. Гэхдээ шинжилэлт явагдахтаа дахин явагдана. Байсан зүйл дахин явагдах гад байна. Тэр байгаа зүйлийг сэтгэл хөдлөлөөрөө битгий хандараа гэдэг ийм мэдээлэл зөвлөгөөг хүргэх хүсэж байгаа. Шалтгаан нь одоо Плуто гараг байгаад байгааз энэ Плуто гараг чи өөрөө R-устай байгаад байгааз R-ус чи юу гэсэн үг гэхээр одоо нэг юм ингээд босон явдлага болоод дуусчдаг ерөөсөө биш байгаа байхгүй юу. Тэр босон явдлыг ингээд ухаарч дахин сөхөгдөх гээд идэг гэсэн. Гэтэл одоо яг энэ одоо шинийн одоо 15-нд чинь нөгөө хилэнцгийн орто чинь сар чинь байгаа дахиад нөгөө Плуто гараг чи ураад ирдэг. Тэнгууд юу гэхээр гэр дотор чинь байдаг энерги дахин давтагдаж шинжлэхдэх байна. За тэгээд ямар нэгэн байдлаар тийм үү одоо энэ гүн шинжилэлт явагдаж байгаа учраас гаднаас ингэж заавал хүчээр шинжилүүлээд авахгүй өөрөө орон гэрээ шинжилээд үзээч. Ямар нэгэн байдлаар өөрөө орон гэр дотор шинжилэлт явуулах юм бол энэ өөрөө заслан болчихно гэсэн үг. За тэгээд энэ зөвлөгөөг энэ хүндээ өргөж байна 88 оны 4 сарын 22. За дараагийн гишүүндээ болохоор дараагийн гишүүн маань болохоор 86 оны 11 сарын 24-нд байгаа гишүүн маань байгаа. За ямар энэ гишүүн маань болохоор юу явж байгаа Тэнгэрийн зүүнний 8 дахь орон зайд явж байгаа хгүй 8 дахь орон зайд өөрөө тэг хилэнцгийн орд ийм олон гар бүттэй байгаад байна. За яг уу гэр энэ хүн маань тараа ингээд нууц ингээд хайрын харилцаа байх юм бол те айгу бодолтой хандараа ил гараад ирхвээ нууцаа сайн нугаарай. За тэгээд энэ бууд гарыг маань явж байгаа айц бас за тэгэхээр одоо ингээд хүмүүстэй одоо гүн далдуур юу ярьж гин тэр ярьж байгаа юм өөрт чинь хэр халтай байна тэрнээс айгу бас бодолтой нууцаа зөв нугаарай. Гэхдээ одоо энэ улаан зураас агаад байгаа айц энэ улаан зураас юу хэлж байна гэхээр өөрт чинь харин ч сайн мэдээ ирнэ гэсэн үг. Айгу гой сайхан мэдээ сонсно. За тэгвэл одоо Плуто гариг нь өөрөө энд байгаа гэдэг чинь шинжилэлт явуулах гэдэг. 8 дахь орон зай шинжилэлт явуулна гэж нэг бол өөрт чинь мөнгөний айгу гой тийм шинжилэлт их усэр явагдана. Нэг бол өөрөө чинь шинжилэлт явагдана гэсэн үг. Өөрөө шинжилэлт бэлэн байгаараа гэдэг ийм гой энергитэй одоо юм шиний 15 тохиож байна. Энэ болохоор 86 оны 11 сарын 24-ний үнийх. За тэгвэл 86 оны 7 сарын 3-ны хүний маань Тэнгэрийн зураг дээр юу харагдаж байна вэ гэхээр одоо юм бүтэн сарны маань энерги тийм үү одоо нар сар маань ингээд өөрөө эсрэгцэлтэй байгаад байгаа шүү дээ. Гэтэл энэ хүнд чинь болохоор яг тэр өдөр өөрийнх нь логик айгу сайн байгаад байгаа байхгүй логик нь. Тэгэхээр энэ хүн тухайн өдөр логик сайн байна гэж энэ хүний нарны энерги маш сайн байна гэсэн. Өнөөдрөөс л нарандаа залбирах хэрэгтэй. Нарандаа болж бүтгөө байгаа юуг болгож бүтээмээр байна. Тэр зүйлийг нарнаасаа гуйж залбирах юм бол одоо энэ ингээд энэ хүний засал болж байгаа байхгүй юу. Энэ гоё энергиэр дамжуулаад өөрийнхөө болохгүй бүтгөө байгаа зүйлсүүдийг дамжуулаад засах боломжтой ийм гоё өгөөж орж ирж байгаа. За тэгээд энэ ташрамдлахаар чин 2 3 нөсөөлөө нөгөө шил зүүдэг болохоор ингэж харахгүй болохгүй байгаад байна. За тэгээд энэ хүн маань болохоор ингэх хэрэгтэй. Бас нэг зөвлөгөө өгье. Өөрийнхөө гэрт зөв бүр гэрийн цэвэрлэгийг зүгээр хийх хэрэгтэй. Гэрийнхаа цэвэрлэг. Одоо энэ шиний 15 болохоос өмнө энэ ингээд урин дуудаж байгаа байхгүй. Урин дуудаж холбоо үүсгэж байгаа байхгүй. Би баяр баясгалантай болмоор байна. Би ар гэрээсээ ад жаргал авмаар байна. Би ингээд юмд бүрэн баярлж амьдарч сурмаар ингээд тэр амьсгалыг авахын тулд тэр гэрийн энергийг цэвэрлүүлж тэр гэрээг цэвэрхэн байна гэж тэр гэрийн энерги одоо гоё цэвэрхэн болоод гэр өөрөө баярлнаа тэр орон зай чинь. Тэгэхээр тэр гэрээ баярлуулах хэрэгтэй. Гэрээ баярлуулна гэж чинь бас гэрийнхаа одоо нөгөө нэг гэрийн сахиус гэж байдаг да хэрвээ одоо ихтгэл өмчлөлтэй хүн байх юм бол гэрийн сахиусны идэ будаа тавиарай гэж зөвлөе. За ингээд австраас олоод гişүүдийн зөвлөгөө хүргэхийг хүслээ. Одоо энэ ингээд энэ гişүүд маань болох хүсэх юм бол ийш ингээд холбогдож үзээрэй. Ингээд хүмүүсийн маань сэтгэлүүд байна. Яаж орох вэ гэдэг нь ингээд байна. Энэ ингээд миний Instagram хаяг. Энэ ингээд хаалтаа стори нэг гişүүд маань сайн ингээд зөвлөгөөгөө авчлаа.
За тэгээд энэ болохоор хэрвээ та нар маань астрологийг ингээд сонирхож байгаа бол миний астрологийн сурыг гэдэг энэ YouTube-ийн маань плейлист руу ороод яг энэ хэсэгт ингээд сурыг гэсэн энэ плейлист байгаа. Тийш ороод хичээлүүдийг минь үзэх боломжтой байгаа. За ингээд өнөөдөр ямар удаан болчихвоо тийм ээ энэ бичлэг маань бүр уулна асуулт нь ийм удаан явуулдаггүй. Айгүй удаан болчлоо. Oh my god. За тэгээд дараагийн бичлэгт уулзцгаая. Тэгээд бүгдээрээ баярлалаа. Баяртай.